Сайн байцгаана үзэгчдээ. Уудам их орныхоо өнцөг булан бүрт байгаа нийт монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргэж байна. Skytel компани зүгээс бэлтгэн хүргэж байгаа 3G үйлчлэгээний талаарх таны мэдхүйн нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болоод байна. Ингээд түр наашаа анхаарлаа хандуулна. Skytel Group 15 жилийн ан хүрээнд өндөр хурдны 3G сүлжээг Улаанбаатар хот 21 аймаг бүх сум суурин сүлжээнд нэвтрүүлж байгаа бөгөөд Баяр наадмаас өмнө амжиж 15 аймагт бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна. Хэрэглэгчид дээдлж ухаалаг хэрэглэх хүн бүрт хүрэхийн тулд 15 жилийн хавийн босгон дээр хөгжлийнхаа түүхэнд томоохон алхам хийж өөрийн холбооны сүүлийн үеийн дэвшилт технологи, GSM бүлийн 3 дугаар үеийн технологиг Монгол орон даяар нэвтрүүлэх төслөө амжилттай хэрэгжүүлж сүлжээг нэвтрүүлээд байна. Энэ төсөл энэ оныг дуустал үргэлжилнэ. Монгол орон даяар нэвтэрсэн Sky 3G-гээр та газрын холыг үл хамааран гар утсаараа өндөр хурдаар холбогдоорой. Дэлхийн ертөнц улс орон даяар болж байгаа мэдээлэлээс хоцрохгүй цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг хүсвэл 3G танд яалтчгүй хэрэг болно. Та ингээд 3G-ийн талаар хэр сайн ойлголттой вэ? Магадгүй мэдээлэл муу байгаа бол бид танд дараах мэдээллийг хүргэж байна. 3G гэж юу вэ? 1980-ад онд анх 1G буюу анхдагч үеийн AMPS наривчилсан гар утасны үйлчилгээнд үндэслэн бий болж давтамжийн нэгт тохиргоог ашиглан 800 МГц-ийн зурваст аналог дуу дамжуулдаг байв. 2 дахь үе буюу 2G үйлчилгээ 1990-ад онд гарч ирсэн бөгөөд тухайн үеийн мэдээлэл харилцааны компаниуд CDMA, GSM гэх хоорондоо өрсөлдөгч стандартуудыг хэрэглэдэг байжээ. CDMA стандартыг Хойд Америкийн улсууд хэрэглэдэг байсан бол дэлхийн бусад орнууд GSM системийг ашигладаг байв. 3G Third Generation буюу 3 дахь үеийн өөрийн телефоны үйлчилгээ нь олон улсын телефон харилцаа холбооны IMT 2000 стандартаар үндэслэн өөрийн телефоны шинэ технологи бөгөөд асар өндөр хурдаар аливаа мэдээллийг хүлээн авах болон бусад зарим нэгэн дэвшилтэд үйлчлэгийг ашиглах хэрэгтэй байдаг юм. Хамгийн анх энэхүү үйлчлэгийг туршилтын журмаар Японы NTT Docomo өөрийн телефоны компанид ашигласан бөгөөд үүний дараагаар Өмнөд Солонгосын SK Telecom улс орондоо анхлан нэвтрүүлсэн байна. Энэхүү Европ, Америк, Хятад гээд дэлхийн томоохон улс орнуудаар 3G үйлчлэгийг эрчимтэй нэвтрүүлэн ашиглаж эхэлжээ. 3G үйлчлэгийг хүмүүс харилцаа мэдээллийн бүхэл хэрэгсэл болох гар утас, компьютер, телевизэр дээрээ суйрлуулж ашиглаж болох ч энэ их амьдралын хөл хөдөлгөөнөөс болж хүмүүс ихэвчлэн гар утсандаа өргөнөөр суйрлуулан ашиглах болжээ. Эрхэм үзэгч та яг одоо 2G-тэйгээ байгаа юм биш үү? Тэгвэл яг одоо солих цаг нь боллоо. Таны гарт ухаалаг утас 3G үйлчилгээ байхад дэлхийн ертөнц таны гарт та дэлхийн ертөнцтэй зэрэгцэн алхах болно. Skytel Group 15 жилийн ан хүрээнд өндөр хурдны 3G сүлжээг Улаанбаатар хот 21 аймаг бүх сум суурин сүлжээнд нэвтрүүлж байгаа бөгөөд Баяр наадмаас өмнө амжиж 15 аймагт бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү ажлынхаа эхлэл болгон Нар мандах зүгийн Сүхбаатар аймгийн Баруун урт хотыг зорьсон юм. Шилийн богдоос энерги дамжуулдаг шинэ технологи. Сүхбаатар аймаг нь Монгол орны зүүн урд захад оршдог 55 мянган хүн ам, 17 мянган өргөтэй, уул уурхай. Аж үйлдвэрээр Монгол улстай 5 дугаарт зүүн бүсийн хэмжээнд 1-р ордог ирээдүйн хөгжлийн гол тулгуур аймаг юм. За сайн байна уу? Намайг их Монголын эрдэнэхүү гэдэг. Өдөө бол гоё болж Skytel 3G сүлжээ нэвтрээд тэгээд тусан газраа хоньныхаа ардч байсан. Хаанч байсан интернетд ороод дуртай үнтэйгээ дүрсээр ажиллаж дүүсэн. Өссөн мэдээлэл авчдаг байна. Жишээлбэл валютын анш манш аваад хаана ямар газар байна уу тэндээ очиод өгчдөг болсон. Сайхан мэдээ дуулгахад алтан ов шилийн богд руу аялалд гарах гэж байгаа бол Skytel-ийн гар утсаараа видео дуудлага хийх боломжтой болсныг дуулгахад таатай байна. Одоо хүмүүс шилийн богдоос энерги дамжуулдаг шинэ технологитой боллоо. Манай аймаг өнөөдөр 3G сүлжээ нэвтэрсэн Монголын одоо анхны аймаг болж байгаад туйл их баяртай байна. Энэ одоо томоохон ажлыг богино хугацаанд манай аймгийн иргэд хөдөлмөрчдөд хүргэн өгч байгаа Skytel Group-ийн хамт олонд аймаг орон нутгийнхаа ард иргэд мөн аймгийн иргэдийн хурал, түүний тэргүүлэгчид, аймгийн засаг дарга, түүний тамгын газрын хамт олонны өмнөөс
баярлсан талархснаа илэрхийлье. Энэхүү сүлжээ орон нутагт нэвтэрснээр хөдөөгийн иргэд өнөөдөр дэлхийн олон нийтэд хөл нийлж алхах ийм боломж бүрдэж байгаа. Жирийн малчин иргэн малчныхаа хотноос алс одоо улс оронд сууж байгаа үр хөвгтүүд болон мөн танд мэддэг найз нөхдөдтэйгөө холбогдож залуучууд маань өөрсдийн сонирхсон дуу бичлэг бүх ийм өөрсдөд шаардлагатай энэ одоо мэдээллийг богино хугацаанд өндөр хурдаар одоо ингээд татаж авч үзэл сонирхох одоо өөрсдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд энэхүү сүлжээ маань бол өндөр ач холбогдол өгнө гэж ингэж бид үзжээ. Өнөөдөр энэ Skytel группийнхэн маань сүлжээгээ бүх сумдтай оруулаад нээлтийнхээ арга хэмжээ хийх гэж байна. Энэ нээлтийнхээ арга хэмжээний үеэр бас нэлээд олон төрлийн энэ үйлчилгээнүүдийг одоо яг яаж хэрэглэх вэ гэдгийг орон нутгийн иргэдэд одоо биечлэн ингээд одоо үзүүлж таниулахаар ингэж ажиллаж байгаа нь бол бас маш үр дүнтэй одоо бидний хувьд бол бас их талархаж хүлээж авч байна. Орон нутгийн иргэдэд өгч байгаа хамгийн өргөн боломж нь Sky Media-гийн наа үйлчлэгийг ашиглан олон сувгийн телевизийг гар утсаараа үзэх, мөн өнөөдрийн хамгийн өргөн хэрэгэлдэг болоод байгаа сошиал сувгуудыг ч гэсэн завтай үедээ малынхаа бэлчээр эсвэл гэртээ сууж байгаад л хэрэглэх юм. Ийхүү хот хөдөөгийн ялгаа арилж мэдээллийн хоцрогдол үгүй болж адил хурдаар зэрэг мэдээлэл авах өргөн боломжтой боллоо. Сайн байна уу та? Та техник технологийн дэвшлийг өөртөө агуулсан ухаалаг гэрт хүрэлцэн ирсэн байна. Ухаалаг аймгийн хэрэглэгчид маань ухаалаг гар утсаа ашиглан эрүүл мэндэд анхаарал тавих, мөн гар утсаа зургаттай холбоон бүх төрлийн мэдээллийг авах боломжтой болсон байгаа. За жишээ олгож бол Сүхбаатар аймгийн Уулбаян сум өөрсдийн пэйж утсаа нээсэн байна. Шинэ мэдээлэл үйл явдал болсон талаар та гар утсаараа зургатаараа холбон мэдээллийг авах боломжтой болсон байгаамаа. За тэгэхээр хоёулаа ухаалаг гар утсыг ашиглан таны цусны даралтыг хэмжиж үзье. Одоо таны гар утсан дээр бол таны цусны даралт бол харагдаж байна. Та энэ мэдээллүүдээ за өөрийн өрхийн эмч болон сумын аймгийнхаа эмчдэд өдөр тутам явуулан за өөрийн эрүүл мэндэд хяналт авах бүрэн боломжтой болсон байгаамаа. Тэгэхээр энэхүү техник технологиг Монгол улсын нийт хэрэглэгч түүн дотроо Skytel компани хэрэглэгчд нийтдээ хөдөө орон нутаг хотод өргөнөөр ашиглаж нийт хэрэглэгчдэд хүргэж байгаа Skytel компани хот хөдөөгийн тоо ялгааг энэхүү үйлчлэгийг хамрах хүрээгийн тэлж нэмэгдүүлснээр нийт хэрэглэгчдэд өндөр хурдаар мэдээллийг дамжуулах, хүлээж авах ийм сайхан давуу талыг бий болгосон сайхан үйлчлэг юм аа. Би танд одоо энэ хаан банкны аппликейшнийг танилцуулъя. За та энэ утсан дээрээсээ одоо ингээд интернет рүү ороод тэгээд хаан банкныхаа аппликейшнийг суулгаад энэ ингээд суудсан банкныхаа бүх үйлчлэгийг одоо эндээс мэдээллийг авч болж энэ холбоо өрөх тэгээд гүйлгээ хийх, тооцоол хийх гэдэг энэ бүх төрлийн үйлчлэгийг та авч болж байна. Мөн хаан банк маань интернет банкаа улам өргөжүүлээд кибер банк болгож хөгжүүлсэн байгаа. За энэ нь бол одоо нууцлалын түвшин маш сайн хангагдсан. Та урд нь дансаа шалгах, гүйлгээ хийх боломжтой байсан бол одоо та өөрөө данс нээх боломжтой болсон. Мөн гадаад гүйлгээг бас та их өргөн боломжтой болсон байгаа. Тэгээд 3G сүлжээ маань бол одоо орсноороо банкны үйлчлэгээ хүртэл танд улам ойртсон байна. Техник технологийн дэвшил дэлхийн нийтэд бол асар их тийм өндөр хугацаатаар хөгжиж байна. За үүний хэрээр манай орны тухайд ч гэсэн бас яг энэ техник технологийн дэвшлийг бас улс орныхоо үйл ажиллагаанд бол засгийн газрын нэмжлэгтэйгээр бол хэрэгжүүлж байгаа. За үүний томоохон илрэл бол мэдээж Skytel компани 3G үйлчилгээ бол төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд бол нягт холбоотой ажиллаж байгаа. За үүний дотор анхдагч нь бол манай нийслэлийн зам засгийн газар маань өнгөрөх 2013 оны 11 сараас эхлээд одоо жолооны бэлэн бүр сургуулийн систем буюу жолооны үнэлгээг одоо шалгах төхөөрөмжөөр шалгадаг энэ үйл ажиллагаанд бол хэрэгжиж ирсэн байгаа. Бүх багжийг ашиглаж эхэлснээр тухайн жолоочийн хувийн мэдээллүүдийг төргийн шуурхай авах болцоотой болсон. Урд нь бол нэг жолоочтой ойролцоогоор 5-аас 10 минутын хугацаа засуулдаг байсан бол одоо бол цаг хугацааны хувьд бол асар их хэмнэлттэй. Дээр нь жолооч цагдаа хоёрын донд үүсдэг байсан асар олон маргаанууд бий. Тэр маргаанууд маань бол даслан зогсоодч бол байхгүй болсон байгаа. Монгол улсын хэмжээнд 3G систем хаана
ашиглаж болж байна. Тэрхүү газрууд бол тухайн жолоочтой холбоотой бүхэл мэдээллийг бол энэхүү багжаараа бол авахд багш маань бол давуу талтай байгаамаа. Төрийн дүүжирлэггүй үйлчилгээ буюу одоо захин засаглалын бол гол элемент нэг том гол элемент нь бол түц машин байдаг юм. Тэгээ манай түц машин бол нийтдээ бол улс орон даяар бол 80 зэрэг бол тарсан байгаа. Төрийн үйлчилгээний захин машин буюу түц машиныг ашиглан та бүхэн санал хүсэл, өргөдөл гомдол, төрсний гэрчлэгээний давлгаа, зам мөн иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн давлгаа, гайлын байгууллагад мөрдөө эсгэл давлгаа, маш олон төрлийн давлгаа мэдээллийг авах боломжтой болсон байгаа. Тэгэхээр техник технологи өндөр хөгжиж байгаа өнөө үед төрийн үйлчилгээний захин машин маань SkyTel-ийн 3G үйлчилгээг ашиглан иргэд та бүхэн хамгийн дөрвөн хугацаанд өөрийн хүссэн төрийн үйлчилгээг авах боломжийг олгож байгаамаа. Түц машин маань өөрөө ингэж олон орон нутгаар таарснаар бол заавалжгүй иргэн хүн бол усан бүртгэл ерхий газар дээр очиж давлгаа авахааргүйгээр бол шийдлийг зохион байгуулсан. Тэгээ энэ маань бол их амжилттай явж байгаа. Захин засаглалын бол их чухал нэг элемент гэж бодож байгаа. SkyTel компани танилцуулсан бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн нэг нь Smart Shop үйлчилгээ байсан юм. Гар утсан дээр Smart Shop гэсэн энэ зэсийг татаж авснаар тус дэлгүүрт зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүнтэй танилцаж хаа байгаа газараа хөргүүлэх боломжтой. Бид юм авахаар дэлгүүрт очдог байсан бол харин энэ удаа дэлгүүр тань дээр өөрөө очно гэдгийг онцолж байна. Орон нутаг гэж ялгах зүйл огт байхгүйгээр зөвхөн 3G сүлжээ байхад энэ бүх боломж бүрддэг юм. Өнөөдөр Сүхбаатарчууд бид анх удаага Монгол улсын 21 аймгаас манлайлж бүх суманд нэгэн зэрэг өндөр хүртний SkyTel-ийн 3G сүлжээнд холбогдож байна. Түргэн хүртний энэхүү интернет сүлжээнд холбогдсоноор дэлхийн хөгжил дэвшилт, дэлхийн үйл явц болгонтой нэг дор оршиж өнөөдөр тэр суманд тэр багт энэ аймагт гүйгээр бид нар хаа дуртай газраас бие биентэйгээ харьцах бидний сүслэн ширж хүндж байдаг шилийн богд Алтоовоо дээрээс тухайн цаг мөчтөө найз нөхөд садан төрөл ар гэрийнхэнтэй мэдлэг гэж тэр алтан боломж бас бидэнд иржээ. Энэхүү боломжийг олгосон манай SkyTel Group-ийн хамт олон бүгдээр нь маш их баярлалаа. Та бүгд амжилтыг хүсье. Өтгий олондоо байнгын холбоотой онлайн харилцаатай байхыг уриалж байна. Магадгүй та яг одоо 3G үйлчилгээний дэгдэх шийдвэр гаргасан бол бид танд баяртай мэдээ дуулгах гэж байна. Та SkyTel компаниг зориг оцсноор 7 дугаар сарыг дуустал SIM карта өнгөө сэргээлтээс гадна Facebook, Twitter, Instagram, LinkedIn зэрэг сошиал сайтуудаар өн төлбөргүй хязгааргүй аялах эрхийн эзэн болох юм. Энэ гайхалтай биш гэж юу? Та 3G үйлчилгээнд нэгтгэх хүсвэл танд ухаалаг гар утас байгаа бол SIM карта SkyTel SIM-ээр солиход хангалттай. Мөн 2G SIM-тэй бол 3G SIM-ийг манахаас өн төлбөргүй сольж өгөхөөс гадна манахыг зорин ирж 3G үйлчилгээг сонгон өөрчлүүлсэн хэрэглэгч бүхнийг давхар урамшуулалт билег хүлээж байна. Нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. 3G үйлчилгээний талаар та багшилсан мэдээлэлтэй болж чадсан гэдэг итгэлтэй байна. Ингээд эрхэм харилцагч таны сонголт тань эргэн байх болтугай. Монголын үүрэг холбооны SkyTel Group